Одоо би бол хамгийн гоё ингэ таалагдж байгаа юм. Бурхан бол намайг энэ бүгдийг үзүүлсэн юм. Амар харамсдаг байсан баг. Яах гэж ингэж нохоо шиг ууж идэж ингэж явбаа. Хөтөнгөр радио өнөөдрийн ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн манай дугаарын зочноор за сүүлийн залуучуудын шинэ дуу олон ашиглаж байгаа Бацхан алтан гэрэл маань хүрэлцэн ирлээ ингээ урилгыг хүлээж авч хүрэлцээсэнд баярлалаа. За баярлалаа. За Агийн маань дэлхийн хэмжээний авиаслаг монголчууд 2023 уралдааны шилдэг 8 оролцогч нэг те. За Агийн маань ер нь анх урлагт ер нь хизэнээс сонирхолтой болсон бэ. Энэ талаараа эхэлж ярих уу. За өөрийнхөө талаар бас товчхон танилцуулж. За баярлалаа. Тэгээд юуны өмнө үзэг сонсогч нартай энэ гайхалтай өдөр мэндийг хүргэе. Би дэлхийн хэмжээний шоу авиаслаг монголчууд шоунд 2023 онд анх орж ирсэн. Тэгээд ерөөсөө тийм төсөөлж байгаа газраас л одоо нөхцөл байдал бол тэгэж таарсан. Жуугаа шогч намайг анхааралтай авсан тий. Тэгээд алтан баазар авсан. Алтан баазар аваад тэгээд пенальтын шилдэг 8 оролцогчд шалгарсан. Тэгээд энэ бол яг миний амьдралд бүр тохиолдсон хамгийн бас гайхалтай зүйлүүдийн нэг л тий. Мэдээж тэр яг алтан баазар ингээл панк гэж буудуулаад тэр бол одоо юутаа чарч юусгүй тийм гайхалтай мэдрэмж бол байсан. Энэ бол миний амьдралд бол маш том орон зай ингээ эзэлж чадсан. Тэгээд одоо тэрнээс хойш нөгөө сэргэлт авсан гэх юм уу. Тэгээд эргээд нэг уран бүтээлтэй ингээ орё ингээ барай гээд. Яг урлагтай холбогдсон бол би өөр хар багаас л да. Би хамгийн анх Ховд аймгийн Мэс сум соёлын төвд тайзан дээр гарч ирсэн. Хамгийн анх гараад тухайн үед ч нөгөө нэг одоо өнөөхөө гавьяатын нэг хүрээний хүрхэн дилсэн юу гэдэг хийт болж ирсэн. Тий. Тэр дуугаар би анх тайзан дээр гараад амар гоё ингээ хайпи алга таашилмаас ингээл аваад. Тэгэл тэрнээс хойш л ерөнхийдөө л ингээл дуулаад ингээл урлагаас. Тэгэл ер нь бол 4-р ангиасаа дуулж эхэлсэн. Тэгэл 10 жилдээ ингээл урлаг уран сайхан тэмцээ уралдаа ингээл медаль аваад ер нь бол ховдтой бол бас нэлээ эвгүй байсан. Тий. Янз бүрийн тэмцээ уралдаанд байнга л медальтай тий. Маш багасаа урлагтай холбогдсон ба шүү дээ. Ер нь урлагтай холбогдоход нөлөөлсөн зүйл, нөлөөлсөн хүн гэж байдаг шүү дээ тий урлагтай гэдэг. Тэр замыг анхаанаас эхэлж ирсэн байна. Яг энэ зүгээр нэг аавын тал ч юм уу ээжийн тал тэгэл ингээл дуулдаг хордог хүмүүс гэд байдаг гэсэн. Манай ээжийн талхан бол дандаа гоё. Ер нь бол их бүгд ер нь гоё дуулдаг хүмүүс байдаг байхгүй. Тийм зангилсан цээл нарийнхан хоолойтой тий. Тэгээд би энэ яг урлагийн энэ авьяасыг бол яг манай ээжийн талаас өвдөж ирсэн байхаа л гэж боддог. Тэгээд мэдээж нөгөө нэг хүүхэд ахуй наснаас ингээд нөлөөллийн зүйлүүд байж тээ ингээд яагаад урлагтай ингээд холбогдсон ингээд тэгээд манай нэг ээж хамгийн том гिच бас их залуугаар бурхан болсон л да хөр гэдэг. Тэр хүн бол намайг бол амар дэмждэг гэсэн байхгүй. Энэ хүүхдээ би анх тэр дууг сонсчол ерөөсөө нэг надад тэр ерөөсөө мартагддаг байхгүй нэг тэр үе чи хиймэл цэцэг үлээ шүү дээ. Нэг шар өнгийн цэцэг авчирж өгвөл тэр цэцэг ингээл манай авдарт мэдгүй айгүй олон жил болсон. Одоо бол байхгүй л гэдэг. Тэр бол над амар тийм гоё дотн гоё мэдрэмж энерги халуун талаа энерги өгдөг гэсэн байхгүй. Тэгээ тэр ихчил намайг ингээл дэмжээл ингээл дуучин хүн болгоно ингээл тэгэл хөөх юм уу ээж мэн тэгэл манай ээж юм сайн үйдэг. Тэгэл энд тоглолт Монголд болоход л дандаа л ээжээрээ овцсон мөрөө оюулаад тэгэл өөрөө мэрэгжил нь болохоор үсч юм чи үсгэзээ янзлуулаад ингээл ордог. Ар гэр бол амар дэмжсэн. Яг манай аав бол өөрхөн жоохон үг дуу цөвтэй тийм даруухан хүн байдаг. Ээж бол ингээл бүх юм дээр л ингээл дэмжээл ингээл оролцдог. Ах дүүнэрч ингээл сайхан дэмждэг. Ер нь ямар сэдвтэй дуу голчлон баг багтаа дуулдаг байв. Одоо ер нь бас ямар жанраар ямар сэдвээр бол дуулж байна уран бүтээлээ хийж байна. Хүүхэд байхад бол ерөөсөө юм штэ. Морины тухай их дуулдаг гэсэн. Аав маань ч өөрөө тэрэнд аягүй дуртай. Миний хүн морины тухай дуулдуулаараа их юм бол их хол явна шүү гэж ярьдаг гэсэн. Тэгээд нэг одоо соёлын өнгөлгийн доос уургач хүрэн те 92 загалмаал гэдэг тэдний чинь бол өстой гаргаадаг байлээ штэ. Яг тайсан дээр гараал ингээд нэг яагаад ч юм ингээд тайсан дээр гарахаар ингээд нэг одоо би бол боддгийг урлагийн хүний онгод гэж бол байдаг байх гэж боддог байхгүй. Тэгээ яг ингээд нэг заримдаа ингээд нисэж байгаа шиг мэдрэмж төрөн те. Яг л байх. Гэхдээ тухайн үе нэг хүний сэтгэл зүй штэ. Тайсан дээр гараад цаа нэг дурамчхан ч юм уу нэг энерги муутай газар очихоор нэг хоолоо молоо нэг жоохон сонин гараад юм. Тийм мэдрэмж байдаг. Гэтэл ер нь бол дийлэнх үед ингээд тайзан дээр гарахаа яг дуундаа ороод дууны сүнсийг ойлгоод дуулаад ирэхээр шаал өөр ингээд газар очиж юм шиг тийм мэдрэмж бол авдаг. Тэгээд янз бүрийн жанрын дуу дуулдаг байлаа хүүхэд байхдаа тий. Дөргөн нуур одоо тэр Бацэг ардын чичмгаа Бацхан тэр дөргөн нуур мо одоо тэр Тэсмүрийн ээж мэйчиг чинь бол зөндөөл дуулж ирсэн. Тэгэл тэмцээн уралдаанд дуулаад орно хэмжлэн тэгэл яг би бас 10 төгсдөг жилийн өөрийн 5-3 гээд хамтлаг
Яг 5 хүүхэд ингээ байгуулад. Тэр бол яг аймагт бол үнэхээр тисэлжсэн тэр яг 5 орог дугуун баг байсан шүү дээ. Тэр шиг ингээд нэг нь бүжгэлдэг те нэг нь морин хуур тоглодог. Тэгэнгүүт нэг нь бас хөгжим тоглонгоо дуулдаг. Одоо бодно манай бизага нээзэн. Тэгэнгүүт ахаад нөгөө нэг нь болохоор хөгжим тоглоод дуулдаг эмэгтэй сайнаа гэнээс. Ингээд 5 хүн нийлээд юу хийсэн бохоо. 5 ор хамтдаг гэдэг манай одоо энэ Жинжимаг Хүрлбаатар гэдэг хүмүүс бол мэдгэл баг. Тэр багш маань манай дуу хөгжим багш байсан бохоо. Тэгээ бидний төлөө бас яг тэр 5 зангидсан гар шиг бол гайхалтай тоглолт болж ирсэн бохоо. Одоо үед л яг ингээд тоглолтын юу гэх юм бол аюулгүй монголчуудаас хойш яг дуулах нь бол дуулж ирсэн янз бүрийн энд очил юм дөрөвдөл ингээд зөндөө дуусан яг шинэ уран бүтээл талаас ихээс илүү хийсэн бол одоо ингээд яг ингээд энэ одоо 3 4 сараас авахуулаад өөрийнхөө яг ингээд одоо мартагдсан байгаа ч юм уу одоо ингээд сэргээх ингээд 2 3 уран бүтээл байна л да. Тэгээд тэрэн дээр бүр ингээд арай өөр орчин үеэр татаад хөгжмийн тэ одоо жишээ нь одоо энгийн жишээгээд одоо тэр Жинжим Хүрлбаатар гэх манай багш шүү. Тэр багш нэг Жинжима гэдэг байдаг шүү. Домбог тануухад нь жичэн байлгүй жинжи. Энийг арай өөр нэг орчин үеийн хөгжмийн одоо татаад гэхдээ дууны амин сүнсийг алдагдуулахгүйгээр ингээд арай зовшгоо өөрчлөө. Арай өөрчлөөд тэгээд дуунд орох хорой гэж бодож байгаа. Тэгээд бас өөр ботсон 2 3 дуу байгаа. Аги маань ер нь тайзан дээр байгаа аги тийм үү? Амьдрал дээр байгаа аги хоёр ер нь хэр төстэй, хэр хоорондоо нийцтэй байдгийг та хоёр ер нь. Ер нь бол ийм тэгж бодож явсан үе бол байдаг. Юм болгон дээр нэг багтаа амьдрах гэдэг те. Гэртээ нэг өөр, нийгэм дээр нэг өөр, тайзан дээр нэг өөр. Тэгээд ер нь одоо тэрийг бол болох гээд айгүй хичээдэг болсон. Ер нь тайзан дээрх амьдрал үнэн л байх гэдэг байгаа байхгүй юу? Хамгийн гол нь те. Үнэн зөв явчих юм бол надад амар. Тийм үү? Ингээл дандаа нэг хаалттай, болттой ингээл те хотлаа хэлчихэл тэрэндээ санаа зовоодох нь өөр айгүй түүхэнд. Аз жаргалтай амьдрал гэж юу хэлээд байгаа юм бэ те? Тэр чинь зүгээр амар амгалан байхаа хэлээд байгаа. Амар амгалан үнэн зөв ингээд зөв зүйлийн төлөө ингээд явах юм бол хүсээгүй амар амгалан байх юм байна. Аз жаргалыг энгийн зүйлээс мэдрэх юм байна те. Гэдгийг л ингээд нууц нь бол мэдчихээд байгаа. Тэгээд тэрийг бол нэг сайн зүйлийг дадлуулахад айгүй төвөгтэй хэцүү байдаг гэл те. Хэдийн урлагийн хүн ч гэсэн заавал нөгөө бусдад таалагдах гэж өөрийгөө хит хүчлээд ингээд ядраад байхгүй. Хөнгөн өөртөө аз жаргалтай амар амгалан байдлаар өөрийгөө сайхан авч явдаг байх нь шүү дээ. Тайзан дээр гараад дуулж байгаа л үннээ л дуулал та. Тэгэл нэг амар ингээд зөвөр ингээд би муулж байгаа юм биш. Ингээд сүүлийн дуустыг хардаг байхгүй. Гар хөлөө ингээд хиймлэр хөдөлгөөлтэй. Тэр чинь хүний мэдрэмжийн асуудал байхгүй та. Тийм. Одоо жишээ нь миний одоо тэр биеналын шалгаруул ахс бина юун дээр ингээд харах юм бол аюулгүй монголчуудын юун дээр өөрийн мэдлгүүл тэргээ яг дуундаа орж сүнсийг ойлгосон учраас л ингэж гар хөдөлж байгаа болохоос те зүгээр нэг ингээл тийм хиймлэр зүйл биш байхгүй. Тийм. Ер нь одоо агийн жишээлбэл өөр дуучны бийд ороо тийм үү. Тэр дуучны амьдралаар тэр дуучны дуу хоолойгоор дуулаасаг бол одоо ямар дуучны дүрд хувирахыг хүсэж байна. Бодож явдаг ер нь. За яг би чинь өөрөө нэг дуурийн дуулаачаар төгссөн. Тэгэхээр одоо үед ингээ мандаад байгаа одоо тэр мундаг дуучин одоо бурхан болсон л да одоо Лучана Паврата ч юм уу Карерас Доминго гэл ингээл мундаг дуучтай байдаг л да. Одоо их бурхан болсон. Тэгээ тэр хүмүүс тийм яг ингээд дэлхийн нийт яг сонгодог урлагийг яг яаж хүлээж авдаг бол яг тэр тэ 1000 хүмүүсийн өмнө тэр айгуутай настай дөнд ингээд дуулал тэр урлагийн том одоо театруудад ингээд дуулахад яаж хүлээж авна. Тэрийг мэдэрч үчгэсэй гэж хүсдэг. Ер нь алтан театрын төрөл арах юм байна шүү дээ. Яг театр болоод байгаа ер нь. Баритон високо баритон гэдэг нь нэг жоохон дээшээ дуулдаг те. Високо тийм баритон болоод байгаа байхгүй. Ер нь агийн дуугаар за жишээлбэл дуучны дүр төвлөхөд бол яг энэ сая ярьсан үйл явдлууд. Таны дууны амьдрал ингээд киногаар төсөөлөх юм бол ямар кинотой жишээ үү та? Дууны амьдрал за киногаар гэхээр өстой бодож үзэж байгаа юм байна. Ямар байх хэвээр болоо. Одоо аз жаргалтай хайрын кино байдаг. За дайн тулаантай кино байдаг. Ер нь бол ийм арга билэг гэж байдаг шүү дээ. Тэгдэг. Яг л ийм байхгүй сайнтай муутай ингээл явсан те. Би өөрөө алдаж унаж ингээл явж исэн. Угаасаа ч би авьяас монголчуудад ингээл гэлжил байсан. Тэ ингээд алдаад унаад ингээд явж исэн. Одоо бол ингээд сайн сайхан явах гээд хичээж байгаа гэдэг тэргээ ярьцсан. Тэр энэ бол хүмүүс бол гадарлах л баг. Энэ нэр нь ямар хүн амьдрал тулаа яасан залуу вэ гэдэг нь бол мэддэг баг. Тэр бол их нууж харагдах асуудал. Би бол одоо ичихгүй шүү дээ.
хүсэн хүсээгүй угаасаа бүх хүмүүс их зарлцсан. Урлаг соёл бүхэл одоо нийгмийн харилцаанд ороход мэдээж бас аригтаар сууж идэх асуудал гарч ирээд. Тэгэхээр энийг бол одоо ярихад ич зовоод гэдэг одоо бол ингийн үзэгдэл болсон шүү дээ. Энэ чинийг ярьснараа одоо миний өөр чинь дараагийн асуултад баг энэ талаар Монгол ирчүүд хөвгүүд ер нь бас ямар байгаасаа гэж бодож явдаг юм. Ерөөсөө хэрэглээний тал дээр нэг чаддагт нь үлдээгээд гоё юу шүү дээ. Одоо шинэ би чаддаг төрлийн хүн биш байхгүй. Анхын зүйлтэй ингээ холбогдоход бол энгийн л дээ ганц OEPF ч юм уу ингээл хэлж байгаа шүү дээ мэдээж оюутан ингээ за гоё дуугарж ийн гоё дуулж ийн ингээл тэнд очоод хөгдлөн дуулна дээ архин бэлэн мөнгөн бэлэн ингээл байх жишээ нь тэгэнгүүт нөгөө хүнд чи юу айжмдаа нөгөө зүйлээ би дийлхэ болоод гэсэн байхгүй. Яста нөгөө нэг Бостон ууж илээ бүүстэн жууж илээ гэдэг шиг дээшээч явж утсан доошооч явж утсан тий. Гэхдээ одоо бол яагаад байгаа юм бэ? Залуучуудад хүрэх гээд байгаа мессеж юу юм бэ гэдэг тий. Энэ зүйлд өстэй зүгээр нэг гинт байж байгаад ийм болчтгүй юм аа. Айжм та нарын өнөөдөр ууж байгаа 1-2 PF те магадгүй чинээ 7 8 14 хоног архитдаг болтлоо тийм хэмжээний доошоо орох боломжтой тийм амар хар идэшүүл гэдгийг хэлэх гээд байгаа. Тийм зүгээр ингээд би бол тийм биш байгаагүй шүү дээ те. Хүнд гайхагдаад ингээд явж байгаа үед бол явсан. Гэхдээ тухайн үед бол ингээд хүмүүс ингээд амар тойрон хүрээлэн шүү дээ те. Лаг шүү мундаг шүү. Тэгэл доошоо орлоо тэгэл хинч байхгүй шүү. Ээжээс өөр хинч байх. Тохиолдол хэрэгжилж яах л гэж бодож байгаа шүү. Угаасаа л тэгэн шүү дээ, тий. Ингээл за ганц пив тий, ганц шот тий, виски яах вэ тий? Асуудал биш дээ. Найз өхтийн өрөөнд бол байх шүү дээ. Тий, байх шүү дээ. Хүн чинь бол наригц хэрэгтэй дөргих хэрэгтэй гэж ингээл бодно. Гэхдээ тийм асуудал бол миний хувьд бол одоо бол байхгүй болсон юм байна гэдэг л ойлгосон. Зүгээр би бол ингээд явах хэвээр юмгаа замаараа явсан. Яг одоо би бол хамгийн гоё ингэ таалагдж байгаа юм. Бурхан бол намайг энэ бүгдийг үзүүлсэн юм. Амар харамсдаг байсан баг. Яах гэж ингэж нохох хашиг ууж идэж ингэж явбаа. Үйд ингээхэн тасарсан байгаа шүү дээ. Орон байртай эхнээсээ хавьяат болцсон тийм үү. Тэгэнгүүт би тэрэнд айгуух шаарддаг шаналдаг тийм. Тэгэнгүүт одоо миний хүч хөрөх зүйл мөн үү? Эргээд би цаг хугацаа өнгөрөөж чадах уу? Эргүүлж чадах уу? Тийм. Чадахгүй шүү дээ. Тэгэхээр асуудал ийм байгаа учраас бурхан бол намайг энийг үзүүлсэн юм байна. Тэгээд одоо өнөөдрийн байгаа амьдрал бэлтгэхийн тулд надад ийм амьдрал үзүүлсэн юм байна. Эннээс цаашаа би ухаантай гоё сайхан амьдрах юм байна. Угаасаа мэдэгдэж байгаа байхгүй. Яг ингээд бүх зүйл ингээд бүтээл эрэнгүүд ингээд за яг нэг ийм бурхны ивэлд яваад байгаа юм санагддаг. Тэгээ би тийм Есүс хүн бол биш. Зүгээр л нэг бурхан шарын шашнаа л шүтдэг тийм хүн л дээ. Хүмүүс бас буруугаар ойлгож мэдээгүй. Ер нь бол эргэлтийн цэг өөрийгөө одоо өөрчлөх бас шалтгаан биш шүү дээ. Нэгдэж дагууд манд гараад л өчргөө одоо юм түгээд л би баг ингээд нэг хүн заллал явахгүй ч нөгөө төвшин буугаад харилцааны хувьд бол өөрийгөө эвдэрч байна тий. Ер нь бол хүрээлэл биш болчлаа гэдэг мэдэрсэн учраас эргэлт хийж шít. Тэгэхээр одоо яг сая ярианд бол өөрчлөлт хэрэгтэй, өөрчлөлт боломжуулалт амьдралд цагт минут дотор нь байдаг шүү. Тэгэхээр залуучууд маань бас энэ үедээ бас тохируулж эргэлж чадахгүй татгалцсан зүйтэй шүү. Тийм, ер нь бол тийм санаа хэлж шít тий. Ер нь бол өөрийгөө одоо яаж зоригжуулж байна? Өөрийгөө яаж урам өгч байна? Зоригжуулна гэхээс үл яг би залбирдгийн зүгээр одоо тэр хүнд бол итгэл үнэс байх хэрэгтэй юм бил. Тэгжээж цааш явна тий. Одоо жишээ нэг хэрэгтэй үедээ дууддаг бурхан гэдэг шиг тийм байж болохгүй. Мөнхийн ингээд сайхан залбирчиж явах хэрэгтэй. Тэгснээрээ ингээд хажууд ингээд энэ нөгөө нэг өвчгээл тий шорон оронд орчих гол ингээд явж исэн цаг үеүүдэд ингээд үнэхээр л тий. Одоо бурхан гэдэг юм уу нэг зүйл хараал байсан байгаа байхгүй тий. Одоо бурхан болсон ээж аав одоо ах дүү нэр ч юм уу тий тэр зүйлүүд ингээд байн гарч исэн байдаг тий. Тэгэнгүүт ямарваа нэгэн хүч байна. Тэр зүйлдээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Тэгээд яг уу үнэхээр урам зориг гэх юм бол одоо зүгээр эрүүл байгаад л баярлж байна. Яг үнэ хэлэхэд тий. Эрүүл амьдралын капч ямар гоё юм бэ тий. Нэг мод одоо хэрхэн яаж цэцгэлдгийг гэл нэрэл нэг мэтгэлтэй ингээд согтоо солиотой явж байгаа мод ингээд ногороос одоо ингээд цэцгэлгээр гоё цаг нь ирж шээ. Нөгөө өвлзөн удирдахч мэдхгүй андуураад уулзсан байх. Тий яг тэрээс тийм үе байдаг байхгүй. Тэг мэдгэд л өвл нэг 100 болцсон байна гэдэг шиг өглөө орой тасраад өглөөс ирэх биш. Энд нэлээ цаашаа явчихж байгаа шүү дээ. Тэр одоо бол яг нөгөө амьдралыг эрүүл амьдралын хайхгүйгээр ингээд эрүүлэр амьдрын гэдэг юм бол гайхалтай зүйлүүд өдөр тум мэдрэгдэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо зүгээр ингээд годамжаар явж байгаа би нэг саяхандаа нэг 5 охин явж байгаа байхгүй. За нэг 2 3 4 дэх ингээд юм жохоо өгдөг. Тэгээд би тэднийг харчаад нэг амар гой баярлах сэтгэл ингээд эсвэл батархаад нэг цагаан хатархал те. Юу ч бодохгүй те нэг эмчгэр барьсан дээрээ ингээд идэл ингээд яг ямар ч тийм санаа зовхон алга тэр хүүхдүүд.
Яа тэдний насан дээр эргээд очих юмсан гэж аяг ботсон байхгүй. Тэгээ тэднийг ингээ инээлдэж байгааг ингээ харахаар аягүй кайфт. Би тэгээ байр марныхаа хүүхдүүд ингээл гадаа ингээл хөл өмбөг тоглоулж юм уу мөнгө төгрөг ингээд каснер дутцсан хүүхдүүд ингээ өвчтдөг байхгүй. Тэгэхээр надад өөрөө амар гоё кайфтай. Би яг агаас асуу гэж утсан. Буцаад аль насндаа очихыг хүсдэг үү? Тийм үү? Одоо сая яг дурдж тэр шиг яг аль насндаа очиод нэг ийм зүйлийг ингээд нэг өөрчлөлт бас хийчихвэл ингэж жоох амьдэрсэн бол гоё байсан тагс нэг хүн тийм байдаг штэ. Одоо мөрөөдөхөд мөнгө төлдөг гэдэг шиг тийм ямар мэдрэмж байдаг вэ гэдэг. Яг хөө зүгээр манайх бол намайг баах тийм хангалуун амьдралтай айл бол байгаагүй. Хоёр идэхгүй хоо сонохгүй тийм амьдралтай миний би ихээс бол тавуулаа. Тэгээд яг л миний ээж бол нэр хүний дор орлого өсгсөн. Тий. Тэгэхэд одоо үеийн хүмүүс яаж энэ нэг хоёр хүүхдээр л нусаа наач ш тийм. Тэгээд давын даван хүүхэд ингэж өсгөл ингээл хүүхд насанд л очих байсан баг л та. Яг нэг архины өмнөхтэй нэг завхаарал замбрааг утал тэр зүйл байхгүй. Яг тэр нэг гоё нэг үе шүү дээ хүүхэд насны. Тэр аавтайгаа одоо аав маань бурхан бол одоо 4 5 жил болж байна л та. Би өөрөө аавын хүүхэд байсан. Тэгээд айгу хэцүү байдаг гэсэн нэг хэсэг бол ингээл аавын тухай дуу муу явахаар ингээл нойломс гойж бол ингээл багтраал ингээл сархирдаг шүү дээ. Тэгээд тэр зүйл болохоор цаг хугацааны туршид бол имжлэгддэг юм байна. Тэгээд тэр үе дээрээ очиод би ээж автгаа халуун амбул дээрээ те юм ийм илбэг биш. Зүгээр чихэр жимсэнд хүртэлтэй ээж ингээ нуугаад ингээ гаргаж ивж байгаа нэг чихэр хүртэл ямар гоё юм бүх зүйл нанд нанд тийм үе над айгу гоё санагддаг байхгүй те. Зүгээр нийгэмтэй холбоол ингээл амар бүх зүйл болохгүй дампуурчлаа барьчлаа тэрэндээ гол нь биш. Гэтэ хүн чаддаг юм хийгээл ингээл нийгэмдээ амьдрах хэрэгтэй гэж боддог. Одоо яг ингээд нөгөө амьдрал дээр сайхан бахархдаг зүйл юу байна өөрөөрөө болон аав ээж те найс өхөд ингээл амьдрал бол бахарх зүйл зөндөө шүү дээ. Ер нь голчлон ямар зүйлээр илүү сайхан бахархаж байна. Бахархал гэх юм бол яг хөө зүгээр аяастаа төрүүлсэнд бол бурхандаа бол талархдаг. Ээж авдаа талархдаг те. Зүгээр энгийн хүмүүс өндөө л шүү дээ те. Тэгээд зүгээр бахархмаар гэх юм бол одоо би ээжтэйгээ хамт амьдэрдэг одоо болтол. Нэг хэсэг бол тэгж боддог байсан. Энэ нэг хүн надаас хурдан холдоод би энэ хүнээс тусдаа гарч амьдрах юмсан гэж айгүй их боддог те. Бараг ингээд уурлаад ингээд одоо янз бүрээр боддог байхгүй. Одоо бол баярлдаг те. Нөгөө Жимцээ явганд болдог нөгөө нэг хамтдаа байхын заяан төрсэн хүмүүний нэг урсгал гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Гайхалтай доо. Одоо бол гоё ихгүй. Ирүүлэр энэ хүний санааг нэг санаа амар амгалан байлгачихсан те. Зүгээр юм би ээжийнхээ ачийг хариулж чадахгүй л. Тэгтэл нэг амар амгалан байлгах чинь л ерөөсөө юу юм бэ лээ шүү дээ. Тэр хүн л баг ачийг хариулчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Орой орохтон те нэг халуун хоолн тий бэлэн дээгмүүд ингээл ороод нөгөө нэг ямар ч архины тийм хэрүүл уруулгүйгээр нүүр дүүрээ инээгээ тэр хүн санаа амар унтна гэдэг чинь зүгээр айгүй том зүйл байна. Тэрийг ойлгохгүй шүү дээ урд нь бол. Ер нь бол одоо бас ингээл архины асуудлаас гадна одоо нийгэмд бол тоглоо. За тэгэл мансуурлын дом гэл те олон төрлийн ингээл донгийн төлөө орцсон хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр эдгээр бол гарц гаргалгаагаа бас төдийлөн мэдэхгүй. За бүр гарцаг байдал төрүүл эмнэлэгт хандах те нэг юм маягаар л явж байгаа шүү. Ер нь тэдгээр хүмүүсийг бас нэг энэ навшийн замаасаа яаж хүнд ирэх гарах те бусад эрүүл амьдралд одоо сайхан явж байгаа хүмүүстэй нөхөрлөх ийм зам руу бас яавал тохиолдох орох боломжтой гэж боддгийг. Би бол өөрийгөө тэгж амар доош орцсон байж би өөрийгөө тийм архины хамааралтай гэж юусол бодоогүй шүү дээ. Тэгэхдээ эхний ээлжинд бол хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. За би бол тоглоомд донтсон юм. Би бол ер нь архинд хамааралтай болцсон юм байна. Эсвэл би одоо хүүхний донтоо ч юм уу те. Тэрийг хүлэн зөвшөөрөх хэрэгтэй юм байл. Тэгсэн цагт бол ингээд дараагийн алхмууд нь л болтох юм шиг надад санагддаг байхгүй. Тэгвэл ингээд би өөрийгөө архичин биш гэж ингээд архины хамааралтай биш гэж хүлэн зөвшөөрөхгүй гэж яаж архины суултах юм бэ тийм. Тэгэнгүүт одоо явж байгаа миний цуглаан байгаад байдаг. Тэр бол нэр мөрийг хамаагүй хийлдэг зүгээр. Яг ийм асуудалтай хүн байх юм бол зүгээр холбогдоор асуудалгүй тэр газар аваачаад ингээд тий. Ингээд холбоод ингээд өгч болно. Үн төлбөр цаг хугацаанд бол. Тий тэр бол ямар ч нэг юу байхгүй үн төлбөр байхгүй тий. Нэр ус дурддаггүй айгүй тийм юу байхгүй ардчилсан гоё газар байхгүй. Тий энгийн юм нөгөө энгийн байх тусам маш олон хүмүүсийг нөгөө эдгэрэлт хүргэдэг гэх юм уу тийм байгаа тоххой. Ингээл нэг хаалт болгоолтэй ингээл заавал тэдэн дөрөв ингээл хандивт хийх ёстой ингэх ёстой ингээл заавар зөвлөгөө ингээл өгөөлөхлөд нөгөө чинь буруу тийшээ ингээл яваад эхэлж байгаа юм. Ер нь бол урлаг спорт нийгмийн одоо байр суурь ажилласан хүмүүс ч гэсэнтэй тодорхой хэмжээний донтолд өртсөн ч гэсэн өөрийгөө илэрхийлж хүлэмж хүртэл айгүй хэцүү байдаг л та. Одоо чинь ийм байхгүй. Яг наадхан дээр чинь
айгүй олон жишээ байдаг заа. Мундаг ингээд том те ингээд яг гавьяа туу ардын жүжигчин ч байна те. Эсвэл нэг том компани босч байна. Яг манай цуглаанд ирчээд буцаа яваад гэдэг те. Нэгдүгээр төрхөн ичээд байна л та. Үгүй тэгээ ууж идэхтэй тийм согтуу заваа юмнаас ичээгүй ижээж тэр одоо тэр юунаас ингэж ичих ямар шаардлага вэ? Тийм шүү дээ. Үгүй уух хүн чинь бүр нэг заваа болтол би бол тэгдэг. Ер нь бол уудсан те 1 хоног 2 хоног уудаг ч зүгээр ингээд нэг сайхан харагддаг шүү дээ. Тийм шүү дээ. Би тэгээд сайхан харагдахгүй дээрээ бүр аимшигын байдалд ордог юм. Ажил төрөл алдаг. Тий, ажил төрөл алдагдсан те. Би бол бүр өөрийнхөө хувьд рекорд тогтоосон биш. Нэг байгууллагт 1-2 сараас дээшээ ажиллаж чаддгүй. Ерөөсөө ингээл нэг ороод гараад тий. Тэгээ хажуугаар нь ингээл дуулаад байна гэл ингээл үгүй тэгээд одоо бол ойлгохгүй байхгүй. Чи дуулах биш зүгээр жинхэнэ тэрийг завааруулдаг байсан юм гэдэг ойлгохгүй. Тэгээ амар ингээл чанга орлоо л хаг авж ийн гэл үгүй. Зүгээр тэр дууны сүнсийг ойлгоно тий. Ямар учиртай юу өгүүлэх гээд байгаа дуу юм тий. Тэрийг олж нөгөө мэдрэмжээ дотор тэр дууны мэдрэмжийг барьж авах гэдэг шүү дээ. Тэгээд дуулахаар ингээд уран бүтээл арай өөр болдог. Тэр зүйлийг эрүүл явахаар л бодож иж олж байгаа байхгүй юу? Насмын том хүний болчиход байдаг. Хүүхэд яг нөгөө тарих сэтгэл зүй сэтгэхүүн болохоор хүүхдээр яваад байдаг. Тэрэл байгаад байдаг тий. Би бол ингэсэн шүү дээ. Ерөөс оюутны ширээ 4-р курсээ төгсөөл ерөнхийдөө бол ингээл шоу цэнгэнэ амьдрал байж байгаа л ингээ архины амралт бол явцсан юм шүү дээ. Нэг хэсэг хэцүү байсан. Нөгөө бүх зүйлийг чадахгүй байгаа юм шиг тий. Ер нь яаж хайр гэж юу яриад байгаа, халамж гэж юу яриад байгаа. Ялахгүй л юм уу юм чижсэн шүү дээ. Зөв хайр гэдэг чинь ингээл сүсээрээ ингээл долоогоол заваараад үнсэж өнгөхийн нэр биш юм билээ шүү дээ тий. Хариуцлага юм байна тэр чинь. Халамж юм байна тэр хань эргийг яаж халамжлах юм тий. Үгүй ядчил ингээл өдөржингөө ингээ ажиллаад ороод ирэхдээ те хоол ундын төрүүлж ирэх юм бол хийжтэй хөл гарыг бариад өгдөг тий. Хөл гарыг бариад би хаагийн гээд нэг амар амгалан байлах утсан гол нь сэтгэл санаа сэтгэл зүг нь амар амгалан байлах хамгийн гол Монголд ирчүүд аамдрын үүрэг юм гэж боддог шүү дээ. Гэр бүлээ одоо хангалан байлгах гал 5 цаас олж ийж гараад арх уучих. Ажил мест агчлаа гэж арх уух. Тэр найзын төрс өдөр энэ найзын хорим найр гээд уугшилтгаан бол Монголд бол маш их шүү дээ. Тэгэхээр энэ аюу олон баяртай. Хаана өөрөө очих уу, очихгүй юу? Эцсийн мөчөд өр хүүхэд хань ижил гэр бүл ах トゥ амар шатан хажууд нь үлдэн шүү дээ. Тэгэхээр тэдэндээ хайртай дуртай гэдэг үгээр хэлэхгүй. Нөгөө ууж байгаа найзууд болохоор хайр зарлааддаг. Харахаар нөгөөдгөө толгой хэрэгчих гэдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг яг өөрийнхөө гарцыг л олохгүй. Баг өмсч яваад байгаа. Сүх шиг түрүү анх яриад дурдлаа ш. Багтаа амьдраад байна. Өөр өөргөө улам ядрааж байгаа шүү гэдэг. Тий, одоо юу байхгүй наача яг зөв байхгүй. Тэр найз нөхөд гэр бүлийг л ингээл те одоо бол надад амар штэ. Тийм олон те ингээл уугаад идэж зэдэг найзууд байхгүй дандаа цуглааны гоё нөхөрлөлийн дандаа ирүүл хүмүүс байгаа штэ тийм. Хүрээлч ирүүл болчихж байгаа юм. Тэнгүүд нөгөө эргэн тойрны хүн алтны дэрэгт гуй шаардна гэдэг л зүйл байхгүй. Ирүүл хүмүүсийн дунд яваад хаар хүний бодол зөв болдгийм байх, хүний энерги зөв болдгийм байх, үг зөв болно, үйлдэл зөв болно. Тэгээд ирэхэр чи яах юм хүссэн хүсээгүй цаанаас нөгөө ажил нь бүтэн штэ. Уран бүтээл хийх ямар нэгэн хүн амжилтанд хүрэх ажил төрөл бүтээгт бол Монголд бол ялангуяа яг нөгөө шингэнээр тооцоо хийгдээд байна л да. Миний үед ч гэсэн байсан. За би ч бас тодорхой хэмжээнд хэрэгжилж л байсан. За би бас агаагаас нуухгүй л юм ярьж ирсэн тий. Тэгэхээр энэ бол бас нөгөө нэг ууланд би нөгөө ажлын хөлсөө аваад мөнгө төгрөг аваад хараад гэр орон өр хүүхдэд зацуулах хэрэгтэй байтал энэ бас ингэж шингэнээр тооцоо хийгээд байдаг. Ялангуяа энэ бас урлагийн салбарт нэлээ ажиглагдаад байдаг л та. Би бас энтэй агийг санал нийлэх үгүй юу гэж асууж байна л да. Тийм. Яг урлагийн хүмүүс одоо яг ийм зүйл байдаг хүмүүс гэж байгаа юм биш. Зүгээр. Гэхдээ одоо сүүлийн үед бол харьцангуй гайг болцсон л байна л да. Өөрийгөө мэддэг хэмжээгээ мэддэг болчиход байна. Тэгэхгүй бол ингээд нэг айгу сэтгэл хөдлөлттэй хүмүүс шүү дээ тий. Дээшээ доошоо савлгаа гэдэг. Тэгээд эмоцтой хүмүүс чинь тий. Гинт баярлал, гинт ингээл уйлал ингээл яг хуу хичээл нь бараг тэгж урд юм дөө ер нь бол тий. Тэгээд яг хуу тэрийг бол мэдээж бол дайраад гарсан. Тэгээд одоо ингээд урлагийн амьдрал бол үнэхээр хэцүү. Яг над ч гэсэн яг энэ зүйл ингээд тохиолдчихсэн. Тэгээ эргэн тойрны найз нөхдөд хүрээлэл ингээд бүчиж аваад ингээд яхад бол сайхан байсан. Тэгээд мэдээж тэр зүйл ингээд тодорхой төвшөнд доошоо ороод ирэхээр мэдээж л ингээд яг л цор ганц те ээж аав те ах дүүнрээс л өөр хүмүүс үлдэхгүй шүү дээ. Тэгээд бодохдоо дандаа уруугаар л бодно шүү дээ. Эднэр намайг те ингээд ингээд ийм жоохон ядраухаа явахд ингэж хүний юм амьдраад байгаа юм шиг. Тий, одоо жишээ нь бид нар гавьяа тавдаг найздаа бол атархчихсан байхгүй. Энэ одоо тэгээл ингээд үгүй шүү дээ. Тэр хүнтэй миний оронд ажилласан байна. Тэр олон жил хөдөлмөрсөн байна шүү дээ. 14 5 жил хөдөлмөрсөн байна. Тэгэхэд би яасан? Нөгөө юмтайгаа нөхөрсөн байна шүү дээ. Ялгаа цаг нь юу нөгөө юмтай нөхрөлөөхөд тэр нөхдүүдэл буруу байсан шүү дээ.
Тэгээ ер нь бол тэгж боддог. Гондоо яваад байдаг те. Эдгээр л асуудалтай одоо ингээд 5 цаас аваад харихчихсан чинь намайг ингээд 100 татуулаад хорлцсон. Ингээл одоо хамаг өршөнд оруулаад гэр хэрүүл уралтай болгоод гээд хүнд гомдоод хүн лүү хараа явааддаг. Яг амьдрал дээр чиний хоёр хөлийг дарж байгаа л орилуулаад амруучин цутгаал байсан байдгүй шүү дээ. Өөрөө чи бүр инээдтэй. Өөрөө хоёр гардаж аваад ерөөл хэлээ. Тий. Ингээл амруу нэрээд манай ээж хэлдэг байсан. Амруучин дараа цутгаж байгаа биш гэдэг. Яг үнэн бохгүй. Нэрэл те. Үгүй би машинтаа уухгүй байгаа. Тий асуудал бол энгийн л шүү дээ. Одоо бүр илүү соёлтой болсон те. Тэглээ. Би бол хэрэгэлдэггүй гэхдээ чи яагаад ингээд тийм бол байхгүй. Тэгээ би чи бүр одоо ингээ авьяаслаг монголчуудаас өмнө ингээд ууж идэг багтаа юм байл шүү дээ. Нэг 50 100 цаас гэхээр ингээд гүйж чол дуулаад ингээд нөгөөдөө аваад уухал ингээд боддог тийм. Одоо бол 50-аас монголчуудаас нэгдүгээр те миний үнэлгээ өндөр болсон байна. Тийм шүү дээ. Хүмүүс хайр гэдэг чинь арай өөр байдаг юм байна. Тэгээд нэг те нэг юм дээр нэг бодож байгаа дуурдаг болсон байна те. Ямар газар яаж очиж дуулах гэж байгаа гэдгээ боддог болж те. Үн хүс нь ямар байх хэвээр юм те. Мэдээж л өөрийгөө үн тодорхой хэмжээгээр үнэлүүлж явах хэрэгтэй. Хөдөлмөрлөж шүү дээ. Хөдөлмөрлөж шүү дээ. Хүмүүсийн нэг нийтлэг ойлголт бол те. Энэ ингээл чаддаг юм аа нэг хоёр дуу дуулчаал одоо яасан үнтэй үгүй те. Тэр бурхнаас илгээсэн тэр авьяасаа чинь бид нараас тэгж зовжээж тэр зүйлийг өнгөлжээж юу яадаг шүү. Анх ингээд жишээ нь ингээд манай оюутаа ингээд 46 хүүхэд орж ирсэн заяа. Тэгэхэд яг төгсөхдөө 16 хүүхэд л төгсөж ирсэн. Тэр дуучин болно гэдэг бол аюу амархан гэж боддог юм. Урлагийн амьдрал бас чанга. Тий. Тэр амьсгаа эрдэнэ тэр одоо тэр хоолон тавил мэдчих ойлгох гэж бас маха үйл тамаа цайдаг байхгүй. Наан яг ил үдгчдийн өмнө тайзан дээр олны өмнө хатан гэл харагдаад байгаа боловч тэрний санаа асар болгоны хөдөлмөр явж байгаа байхгүй. Бүр ээжээс эхлээл бүгд оролцож байгаа шүү дээ. Тэгээд мэрэгжлийн хүмүүс оролцож нэг уран бүтээл танаас л гарах гэж нэлээд юм болж байна. Би авьяаслаг монголчуудаас өөрөж оролцож байхад хараад бахархаад баярлаад суужлаа. Тэгэл за одоо ховц хонор ингээл бэлтгэнэ зардал мөнгө одоо ингээл үсгэцэг гэл ингээл бас урлагаар тодорхой хэмжээнд явж байсны үед бас мэдэрч байгаа байхгүй. Тэгээд ингээл одоо иргэн одоо хураахын үед би ингээл баярлж цаана хэд хичнээн үүний ихтгэл хайр явж байгаа байлээ те. Тэгээд би бас урлагтаа ингээд эргээд хүл тавиад дахин юм сэргэлт авч одоо айгүй их бахархаж явдیں۔ Зүгээр. Тийм учраас өнөөдрөөс нэвтрүүлэгтээ оролцуулах юмсан гэж бүр бодон өөр зөөрөө чи авчирж байгаа. За тэгээд ер нь бол одоо Агийн цаашдаа ямар зорилготой байна? Юу хүсэж мөрөөдж байна? Одоо Агийн урлагт бас шинээр ямар өмтөрхийг оруулахыг хүсэж байгаа вэ? Ер нь бол яг цаашдаа бол одоо ер нь би сая нэг жил гарагийн хугацаанд шаал мэрэгжлээс өөр ажил хийсэн. Гэхдээ тэр ажлаасаа бол гарцсан. 15 зам болчих юм. Энэ бол яг зүгээр би хүлээж авахтай зөв өнцгөөс нь харахтаа бол ингээ борхны л хийж байгаа ажил те. Одоо миний хүү юу яа урлагаараа хаач нэг 5 6 жил те. Яг ингээ төлбөрийн төлөөд ингээ мэрэгжлэр нь сурлаа. Тэрнийхээ үр ашгийг үзээ гэдэг. Тэгээд эхнээсээ ингээ би одоо энэ 5 сарын 9-нд Ялтын баяр өдөр. За. Өөрийн анхны бие даасан тайлан тоглолтоо Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төвөөрөнд хийх гээд. За баяр хүргэе. Тий, баярлалаа. Өдөр судраа ингээд авчаад тэрнийхээ бэлтгэл ажилтал ингээд явж байгаа. 5 сарын 9-нд. Тий, 5 сарын 9-нд. Тэгээд ер нь бол уран бүтээл ганц 2 3 дуу юунаас өмнө бол цацагтана. Тоглолтоос өмнө. Тий, тоглолтоос өмнө цацагтана. Тэгээд сонсогч үзэгчд маань тэгээд хүлээн авсан. Ер нь бол хүлээлттэй байсан. Би бас ингээд танилгаа өрөөнд дотор ингээд суурай дуу маань ингээд тэмцээнд амжилттай оролцлоо. Бас миний нэг ахын хүү маань амтлагаараа бүжгээр оролцоод тэр ингээд таньдаг хүмүүс маань ингээд дэлхийн хэмжээний шоунд оролцоод амжилт гаргахад айгу бахарч ирсэн. Төрс ахын маань хүү бүжгийн амтлагаараа оролцсон. Тэгэл чи ингээд оролцож явахт. Тэгээд бас ингээд халуун залуу байгаа дээр гоё өнгө төрхтэй байгаа дээр тоглолтоо нэг арт өмдө толиулаасаа гэж айгу хүсэж ирсэн. Тэгээ сайхан биш 5 сарын 9-нд. Тэр юу яасан л да миний одоо Facebook хаяг юм уу тэр ингээд хүмүүс дандаа хөдөөний ээжүүд миний ер нь дийлэх мас одоо яг ингээд дэмжиж ингээд мессеж центр гаргаж ирсэн юм ээжүүд байсан баг. Орон нутгийн үзэгчд сонсогчд тийм. Тэгээд огт танихгүй хүмүүс айгүй их чат бичдэг байхгүй. Ямар мундаг. Дуулаач одоо архиа ууж гин үү юу хийгээд байгаа юм бэ гээл те. Уугаад алга болчих. Уугаад алга болчих гэл хөгийн амт санаал зовж. Ягаад бол сая ингээд дахиад дээшээ гоё гарч ирээ шинжлэгдсэн ялалт хийчээд алга болчлоо гингүүд одоо зарим нь ингээд баг ингээд уугаа явчлаа гэж бодож. Монголчууд ч тийм сайхан сэтгэлтэй шүү дээ. Тэгээд зүгээр ингээд амжуулаа гэхээр алтан гэрэл нь уугаагүй. Тэгээд дараагийн юм бол ингээд бодоо явж байгаа. Зүгээр энд бол очоод шоу арга хэмжээ те тоглолтод бол ингээд оролцоол байнга л явж байгаа. Тэг яг олон түмний нүдэн дээр яасан юм бол ингээд одоо ингээд ер нь бол одоо эхэлж ийн л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд би 5 сарын 9-нд анхны бие даасан таглалт тоглолтоор бол айгүй аятайхан юм хүмүүс хүрчихье гэж бодоол зориод явж байгаа. Зүгээр нэг те ам барьсан нэг 5 зохиолын нийтийн дуулмааргүй байна. Сурсан мэдсэн юм гаргамаар байна те.
маш олон хүмүүсийг хамруулмаар байна. Тий нэг жижигхэн нэг те миний тоглолтын билетийг аваад үзсэн хүндээ нэг сэтгэл дүүрэн гарлаа да гэсэн тэр нэг зүйлийг яриасаа л гэж хүсэж байна. Тий гараад бүтэнжил ёо ямар гоё тоглолт үзчихвэ гэдэг. Тийм л зүйл хүсэж байгаа. Уул миний яг дотроо бодоод төсөөлөд төлөвлөө хийгээ явж байгаа юм бол мэдээж түрүүний хоёлаа яриандаа дурдж иддэг уудаг наргицсан гэхийн цаг хугацаа хүмүүст арай л өнгөрдөг. Тэгэхээр одоо бол хүн болгонд энэс татгалзах цаг хугацаа боломж байгаа шүү. Агийн бол энэний хувьд бол нас хүүстэй одоо энэний хувьд бол оройтох эрсдлээ төрсөн юм ямар бодолтой байдаг вэ? Ууж идэж яваа хүмүүс маань тийм үү? За би ч одоо өнгөрлөдөө ингээд дууслаа гэд бодож байгаа нь оройтож гэнэ үү? Эсвэл залуу насндаа энэ зүйлээс татгалзах нь зөв үү те? Энэ тал дээр ямар бодолтой байдаг? Тэгвэл ер нь бол ингээл эртэл дээр зүйлээс татгалдуулж эртэл сайн сайхан амьдрна л гэж ойлгох хэрэгтэй шүү дээ өөрийгөө. Би бол одоо бол нэг хэсэг амар харамсдаг гэсэн. Яг тэр 10 жилийн өмнө орж ирж байхдаа би хүлээн зөвшөөрөөд ингээд энэ жигээр явцсан бол би ингээд ямар гоё тансаг амьдралтай боллоо тий. Тэгэхээр тэр бол бийд баялагын тансаг биш л дээ. Тийм шүү дээ. Зүгээр нэг ухаан санаа нарай өөр сарвал төвшөндтэй ямар амгалан эхнэр хүүхдтэйгээ хажуудаа тий инээдтэй хөөртэй наргаантаа тэгэл тэр орон байр тий. Тэр асуудлууд. Өнөөдөр би ээжтэй түрээсийн байранд амд ирдэг. Тэгтээ би тэрнээс ичдэг. Би автобусны буудал дээр 1000 төгрөг гуугаа зогсож байсаг өнөөдөр те би тэр бай түрээсийн ч гэсэн байртай байна. Лизингийн ч гэсэн машинтай байна. Энэ амжилт биш юм. Тийм шүү дээ. Өнөөдөр те. Үгүй ахаа их 500 төгрөг 1000 төгрөг өчөөч гээд ингээд өхөн хатан гуугаад нөгөө дотроо засах гэж байгаа царай нь л тэр шүү дээ. Тийм амир авчааг болсон байхгүй би. Тэгэхэд би өнөөдөр хөдлөөд байна. Аншил хийж гин. Тэгээ тэр нэг лизингийн мөнгө олоод байна шүү дээ. Эн чинь миний хувьд айгүй том амжилт. Тэгээд хүн мэдээж дандаа дээшээ сайн сайхан юм бодож тий хязгааргүй мөрөөдөж амьдрах хэрэгтэй. Тийм шүү дээ. Нэг хөөр ах минь хэлдэг. Чи хязгааргүй мөрөөдөө. Тэгээд тэр хязгааргүй мөрөөдсөн мөрөөдлөгөө тоосон цэрийг хүртгэл чи хангалуун сайхан амьдрахаар тгийж мөрөөдөг. Мөрөөдөхөд мөнгө төлөх. Тийм мөнгө төлөх биш ямар тий. Тэгээд би боддог байсан байхгүй. Яхаа Германда нэг хоолны мөнгө үжид яаж дүүн бодох юм бэ гэдэг. Нэг л мэдхий тийм болцдог юм бэл. Тэгдэг байх. Одоо бол дандаа сайн сайхан юм бодож шүү. Нэг бол одоо ажил төрөл амжилтгүй байна гэж нэг хэсэг ууж байна. Нэг бол ажил төрөл маш амжилттай явж байгаа хэсэг ууж байна. Тэгэхээр энэ хоёр төлөвийг чинь контролдож барих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэнцвэр төлөө хадгална. Тэнцвэр төлөө хадгална. Тэгэхээр яг амжилтгүй яваад гутраад уух. Тэгээд тэр уулт чинь хүндрээд ирэхээр шалтгаангүй ууж эхэлж байгаа шүү. Тэнд хүний эхнэр төрөхөд уух шалтгаантай юм уу? Тэнд хүний төрсөн өдөр болоход уух юм уу? Тэнд хүн бурхан болоход уух нь бас тийм хамаатай юм уу? Тэгээ яг нөгөө залуучууд дээр бол би бусад энэ хэрэглээний хүмүүс дээр анзаараад хаад үгүй ээ. Найз нь амжихгүй нэ гэсэн үгүйдэг нэг хэрэглэж чадахгүй байна л да. Хүний юм хэрэгэлсэн ч одоо хариуг нь барихаас яах вэ гэдэг юм Монгол хүний ууж уу гэсэн энэ ухаанаараа өөрийгөө хаагаад байна л да. Энд дээр агийн ямар бодлоо байна? Ер нь бол яг л тийм штеп үгүйсэн. Монгол хүнд бол архисахгүй гэдэг бас эртнээсээ хэлсэн юм байл шүү дээ. Тийм тий. Тэгээ ардын зүрийг хүсэн ямар ч амар юм тий. Эцэг өгдөөс. Хаад өгдөөс. Архиа багуу, айргаа их үү гэдэг чинь бас тэр Чингис хааны үеэс тий. Үгүй ди чинь зүгээр нэг гаргаад ирчих биш байхгүй. Төчгөрөө дөнгөж амсаад байгаа. Төчгөрөхөдтэй айл үчээ бүр давхусэрсэн. Бүр амар болцсон байгаа даа. Төчтэй ахнаас 80 юм шиг харагдаад байна. Тийм байхгүй. Тий. Тэгээ одоо тэгэхээр чинь ингээд би одоо ингээ өнөөдрийн төвшөнд ингээл нүүр мөрөндөө ингээл янз бүрийн лазер масар гэлгээл яваад байгаа байхгүй. Энд чинь нөгөө нэг гайтай өмнө л үчээр мотороор ажилласараа нэг тоглолтоо гэж байгаа юм чинь арай нэг аятайхан хүнд харагдчихэ тий. Эпир харагдтаа арайхан хүн шиг харагдчихэ гэл ингээл нэг тий нэг гайгүй имчилгээ ингээ бас үнэтэй имчилгээ нэг ямар ч зүгээр хар ухаанаар ботгоо тий. Би ууж иддэг байсан бол энд мөнгө өрөхгүй шүү дээ юм биш. Одоо үеийнхнээ төвшөнд очих гэдэг чинь байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үеийнхэн чинь дог байгаа. Уул нь би айгу бэби байстай. Айгу тийм залуу царайтай харагддаг. Ингээд жоохон хүүхчиг царайтай байсан. Тэгэхээр яг энэ хэтрүүлэн хэрэгжилж байгаагаа мэдэхгүй л тохируулж байна, мөнгийг олж байна, бас гарч ээж орж идэг юм чинь. Тэгэл нөгөө нэг дайлах, цайлах, хариуг нь барьж, бариуг нь барьж түрүүний ярьдаг шиг ингээд ёстой юм шиг юм яригадаад байгаа байхгүй юу? Ёстой юм шиг. Энэ бол яг тийм уламжлалт те тэрний овогтой тэр гэдэг шиг юм биш байхгүй. Тэгэхээр энэ нэр хүндээ алдчих үедээ нөлөөлөө алдчих үедээ ажил төрөл алдчих үедээ гээд ийм зарчмаар яваад хэтрүүлэр ирч болчих хувирчаад байна л да. Би залуучууд яриад байгаа ганц зүйл тэр шүү дээ. Чи өөрөө мэдхгүйгээр яг энэ зүйлийг хараад болдго юм шүү л гэдгийг хэлээд байгаа. Манай аав тодорхой хэмжээний архины хамааралтай хүн байсан. Бас хамааралтай ч зөөр уудаг хүн байсан. Гэтэл 5 хүүхдээ хүний дэдэг хүн болгох байсан тий. Тэгэхдээ би бол тэр хүнийг бол одоо л үнэхээр муугаар дурсч болж чадахгүй. Тэгэхэд би одоо яаж ийн ганц охин дээрэл нусаа нааж байгаа хүн шүү дээ. Тий. Одоо бидний бол эцсийн тэмцэл бол 4 хүүхэдтэй зөв байх гэж. Нийгэмд нэг зүгээр нэг зөв бодолтой ир хүн байх гэж л хичээж байгаа шүү дээ. Яг үндсэндээ яг энийг том зургаар харах юм бол энэний ард
бүтэн гэр бүл хохироо явчихдаг. Ээж нар, эхнэрүүд, хот ургууд, хөргөн бэрүүд хүртээнд хамааралтай болж явчихдаг. Яг ингээд нүүрэн дээр уугаад би царайлаад байгаа нөгөө ирчүүд, эмэгтэйчүүдийн асуудал өртөж байна. Ингээд харагдаж байгаа боловч миний ард асар том гэр бүлийн удам хугацааны хөвшлөл явагдчихдаг тий. Энийг манайхан бас андуурж идэг. Заримдаа удамшдаг юм шиг ярьж идэг тий. Угаасаа судалгаар байдаг шүү дээ тий. Нэг хүний ардалт 200-аас 300 хүн нэг давхар ингээ хамааралд орсон байдаг. Над дээр тэгдэг шүү дээ тий. За нөгөө аагийн алтаа гэрлээч намаа гэрлээ гэдэг байхгүй манай ах дүү. Гэрлээч яаж нууж ийн үдэж ийн үгээл ээж болон аав ах дүүнэр болоо тэгэл сонсоол нөгөө ч ууц. Тэнгүүч нөгөө чи өө гээл ингээл сэтгэл санаагаар ингээл хүн болгон хөөрхөн амтан тэгэл санаа зовдөг. Одоо би ирүүл явж байгаа л тэр зүйлийг ингээ олж харж байгаа. Тухайн үед ойлгохгүй шүү дээ. Эднэрт тэр нь миний ууж идэх ямар хамаа гэж боддог. Үгүй юм байна. Тий. Мэдээж ингээд одоо жишээ нь миний их чиг ч юм ахыг ч юм уу те нэг хүүхэд нь ингээ уучаад ингээд те зовоогоод байвал айгүй хэцүү үстэй. Хэцүү. Тий. Тэгэхэд одоо манай ээж аавын ах дүүнэр хоёр талын байгаа ах дүүнэр тэгжэл санагдчих шүү дээ. Яг үнэ. Тий. Би бүр Багдад тэгдэг ус. Манайх ингээд нөгөө нэг талах ингээд нэг хоёр талах өгөөл дээр ингээд сахар тавиал ингээд цацаад ингээд. Би бол Багдад тэгж мөрөөддөг боддог хөтөсөн байхгүй. Би ээж аавдаа хэмжээ хязгааргүй талах маслыг авч өгөөд бүр хамтны идүүлнэ те хүүхдийн сэтгүүл тэгж боддог ус. Ах дүүнэр ярьдаг ус. Энэ 5 хүүхдээс энэ л ээж аавгаа үргэлж тэтгэж явах хүндээ гэсэн чинь нөгөөдгөнтэй архины хамааралтай болсон. Тэгэхээр угаасаа ах дүүнэр тэгж яах тэгж сэтгэл санаа нь байнга над руу чиглэхгүй яах вэ тийм. Түрүү яг дурслан чинь бас ингээ урд соёлоор явж байгаа юм чи тэр бол үгүй гэж хэлж чадахгүй. Амжихгүй найз гэж хэлж чаддаггүй. Зохицуулаад өгөөлгээд хүнд айгүйх нэг аам гардаг болчдөг. Тэгээд дууцсан хэцүү үедээ айгүйх амлалт өгчдөг. Тэрийгээ буцаж санах үе, санахгүй юм. Яг одоо ингээл эдгээр алхам чи ярьж явсаар гал хүүхдээр очих байхгүй. Хүүхэд өөрөө тэр архитарс элдв юм амсч үзээгүй ч гэсэн харагдах байдал, үнэрлэх байдал, хүмүүсийн томчуудын дуулж хурж байгаа авиа байдлыг хараад ингээл зүн бэлгэнд гэмтэж эхэлж байгаа байхгүй. Хамааралд орж ирсэн. Тий, хамааралд орж ирсэн. Одоо бид төрч өнөөдөр ингээд нэг нөөгөө подкаст нэвтрүүлэх дээр архины тухай дурдаад ярьж байгаа чинь бид ууж ич явсан гайхуулж байгаа юм шиг. Найзуудаа дээшээ доошоо ах нарыгаа тий эрэгтэй эмэгтэй хүмүүсийг энэ дээр хяналтаа байгаасаа гэсэн үднэс бид одоо ичгүүгээр ингээл идэж ууж байсан тухайга ярилцаа сууж шүү дээ. Одоо ууж иж явахдаа ичиг хөмж одоо зэрүүл саруулаар ярилцаад ичих шаардлагагүй. Одоо би ч гэсэн татгалзаад 10 жил болчихж байна. Яг бол хоёр охин хүүхэдтэй учраас би бас нэг зөв аа байх юмсан. Хөргчүүд маань ингээд хоёр хөргөн орж ихэд бас нэг хөөрхөн өвөө жижигхэн өвөө ингээд эрүүл сарвал сууж явах юмсан. Гэсэн ийм хүсэл зорилгоор бас явдаг. Тийм учраас өнөөдөр хөхтөнгөр 82.9 FM маань цагаан сарын өмнөөс эхлээд Япон машинд явдаг болсон. Тэгээд энэ талын мэдээллийг бацууд ингээд даван туулаад бас тэ өөрийгөө ялаа явж байгаа залуучуудтайгаа найзуудтайгаа ярилцаж хүмүүст бас эрүүл сарвал амьдрахад тусалж нэвтрүүлэг хийж хүргэж явсан гэж ахна хүсч мөрөөдж явдаг байсан. Тэгээд энэ бас ийм нэвтрүүлгийг завшаа олдоод өнөөдөр сагигаа өрөөд оролцуулж байгаа. Баяртай баярлалаа. Тэгээд би яг энэ архины холбоотой энэ яг таны хэлдэг зөв байхгүй гайхуулаад байгаа юм биш ээ. Энэ зүгээр нэг залуучуудыг л ингээд мессеж хүргээд байхгүй юу? Би яг өөрөө тийм залуу байсан байгаа. Тэр амьдралыг үнэхээр хүсгээр амьдрал биш байхгүй юу тэр зүйл бол тэ. Хин ч биш болдог. За тэгээд нэг муу их зэг айх тэр зүйл болох юм бол тэгээ өгчин. Эсвэл тэгээд янз бүрийн асуудалаараа шоронд орчиход ингээд. Тэгээ би бол хилдэг, боддог. Хамгийн муу сандаг те. Тийм хүндээ би бол доошоо оруулах юм бол архил өгнө. Тийм амир идэх байхгүй. Өөр би тэр хүнийг юугаар хорлж чадахгүй нэр яг үнэ. Тий. Гэхдээ харамстай надад тийм муу санаж өгдөг хүн байхгүй л. Тэгээ энэ үнэхээр хэцүү байхгүй. Энийг би ингээд би мах бодороо ингээд мэдрээд бүр ингээд бүр болио би өгчээсэн гэсэн бод надад айгүй олон одоо төрж ирсэн. Би анхны зочингороо эрүүл мэндийн салбараас хүн ирсэн. Тэгээ мэдээж нөгөө эдгэрдгүү өвчин. Донтлын хэлбэрийн F10 гэдэг онцтой хүн өвчин. Тэгээ яг энэ архилтын талаар ингээд нийгэмд ингээд бусад хүмүүстэй ярилцах дээр би хэрэглэхгүй шүү дээ. Би тохируулж уудаг шүү дээ. Хүлээн зөвшөөрөл айгүй муутай. Тэгээд анхны зочин маань эрүүл мэндийн салбарын хүн ирж өгчээлээ. Ингээ хоёр зочин маань аагийн маань надтай ярилцчихэд тэр бодит юмтай бид нар нүр тулах хэрэгтэй байхгүй. Монголд хэрэглээ ямар өндөр байна? Ирчүүдийн наслалт хэд байна? Хүртэл ээж нар хэд үлдэж байна? Үр хүүхэд нь ямар их ааваасаа салж байна? Тэгээ эрэгтэйчүүдийн хооллолт тэр архитектурын юус ингээд маш их хорвоос явуулж штт. Би организмд анхаарахгүй байна, нойр хоолндоо анхаарахгүй байна, хувцас ариун зүгтээ анхаарахгүй байна те. Тэг чи ингээл аамдрын баяр, цэргийн баяр гэдэг нэг ингээл 100 хэд дурддаг л яг эргэжтэйчүүдийн ууж идэх сэтгэл зүгээ тайлах ярих асуудалтай газар бол цөөн болчиход байна штт. Сүүлийн үед л төр зэскээс анхаарч энэ тал дээр жоохон арга хэмжээ авч байгаа юм шиг байна. Би тэгж л анзаардаг. Тий.
янз янзын хөтөлбөр хэрэгжүүлэл ингээл яг зүгээр ингээл гараал ингээл харах чинь годомжинд бол үнэхээр хэцүү хүмүүс зөндөл харагдчих тээ. Гараал тий. Тэгээд харьцангуй гайгүй болцсон гэж яриад байгаа хүмүүс үгүй байхгүй юу? Ил биш. Залуужаад даалт хэлбэрт ороод ахын хэрэгцээний шоу, баар буудлуучаад Улаанбаатар болтгоо байсан байлгүй дээ. Хичнээн баар буудлага л. Ийм даалт хэлбэрт явагдаад байгааг нь мэддэхгүй байгаа байхгүй юу? Гудмаар говаад хит олноороо ил ингээд зодон цохойг явуудах нь харьцангуй бага харагдаад байгаа боловч яг нэг худалдаа авах чадвар байна. Уух юм нь элбэг дэлбэг байна. Тэгэхээр энэ бол яг ахын хэмжээнд бол маш өндөр аваад байгаа гэж би анзаарч байгаа. Тийм тэр ахуу руу ороод ирэхээр бас хэцүүлтэй тий. Тэгээд албан газар суулууд үүсдэг газар чинь л дээр байгаа. Ялгаагүй албан газар чинь зангиатайгаа уучлаа. Нөгөө сайдын өрөөнд дууж байна, баарнд дууж байна, буудал дууж байна, орцон дууж байна, тараншаан дууж байна. Ууж байгаа орчингууд нөр боловч нөгөө амнаас гарах үнэр авиа хараал өрөөлийг бол адилхан болчихлоо. Ялгаа байхгүй нэг л те нэг шид дундаа уусан хүмүүс чинь тэгэл хилдэг ярьдаг те нэг үг гэлтэн бүгд л шийдчихдэг шүү дээ. Дэлхийн хүмүүс бүгдээр ярина уучаад гаргаж байгаа ааш нь хүртэл хийжлэх юм шүү. Үйлчлэл нэг юм чи яах. Нэг өнө. Тэгэхээр зэрэг өнөөдөр зочноор хүрэлцээрсэн А гэдэг маш их баярлалаа. 5 сарын 9-нд болох тоглолтод амжилт хүсье. Гоё байна. Ер нь бол бидний одоо А-гийн битэр насны үед хэдий зөрүүтэйсэн айгүй олон жилийн сайхан ураа ах дүүнэр ингээд тодорхой хэмжээнд өөрийнхөө орчны хүмүүсээс гадна бас нийт Монгол эрэгтэйчүүд хөвгүүдтэй ялангуяа өсвөр насны охид хөвгүүдтэй юм нөлөөлөл юм ярих юмсан хэлэх юмсан гэж бодож явдаг юм атгал бодол хүсэл зорилготой хүмүүс те. Тэгээ өнөөдөр урилгын минь хүлээж авсан А гэдэг маш их баярлалаа. Би ингээд А гэдэг сонд брэнд одоо 26 наснаас дээш насны эрэгтэй хүмүүст хэрэгэлдэг юм сайхан гоо сайхны бүтээгдэхүүн бэлэглэе. Тэгээ өөртөө хэрэглээрээ эрэгтэй хүмүүс хэрэгэлдэг. Тэгээ манай Монгол дурддаг бас урамлуудаас энд бас орч найлаганд нь орсон байдаг. Тэгээ дүүгийнхээ орон бүтээлд амжилтжсэн. За баярлалаа. Танаа хамт олонд бас цааш тахны уран бүтээл өндөр амжилтыг хүсье. Бид ганцаахыг мэднэ л дээ. Ер нь бол эртнээс бас хоёр ах дүү явсан. Тэгээд ер нь яг нэг зөв зүйлийн төлөө явж байгаа хүмүүс нэгдэж нийлхэн ч амархан байдаг. Ер нь бол амьдралд ингээл алдаал онол ингээл хэцүү нэг яг ингээд нэг чиг рүү ингээ хараа явж байгаа хүмүүсийн бүтгүүс нь хүртэл айгүй бүтэмжтэй байдаг. Нөгөө хийж байгаа өгүүлэл зөв гэдэгтэй яа гэж хэлгэн тэ. Тэгэл энэ зүйлийг ингээд нүүр бардам хүнтэй уулзаад эргээ тэр хүнтэй нөгөө уулзах нүүр үнэтэй гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй. Нүүр бардам тэр хүнтэй уулзаад яриад салахтаа над дүүр амар гоё хаппи гоё гэдэг юм. Тэгэл энэ мэдчлэн нөгөө амьдралаас авч байгаа эрүүл амьдралын кап мэдрэмжүүд бас намайг давхар өнөдөр цуглаанаас гадна эрүүл явуулж байгаа хэл гэж боддог байхгүй. Тэглэхгүй байх. Тий тэгээд ямар ч байсан танаа хамт олон бол үнэхээр гоё студ байна тий. Ганцхан ажил дээр ирж үзег байсан гайхалтай сайхан студ байна. Тэгээд ямар ч байсан нөгөө зөв зүйл ихлүүлсэн хүн бол хизээ нэгэн цагт угаасаа үр дүнгээ амжилттай бол үзэж идэг. Тэгээд миний тоглолч гэсэн бол ингээд дандаа сайхан хүмүүс тусалж байгаа болохоор ингээд сайхан болно гэж бодож байгаа. Эхний 2 3 хүмүүс бол дандаа хүлээгээл ингээд те миний дүү одоо цаг нь болсон. Гэт хүлээж аваад тэгэнгүүт нь би энэ дээр нь урамшаад л тоглолтынхаа юу руу ингээл ажил руу ингээл ерөнхий спонсор байхгүйгээр шууд дайрал бор зүрхээр бор зүрхээр л орж байгаа шүү дээ. Антай ах доонд найз нөхөд гээл орж байгаа тий 5 10 5 5 дахь 10 10 дахьгүйгээл ингээл орж байгаа л тийм болох юм цаанаасаа болоод явчихдаг юм. Одоо бид чинь хор ах дүүчсэн ингээл би нэг ингээл магтаал ингээл үг хэлэх чинь нулимс хүртэл ойрхон болцсон байл. Уулж гарах үстэй. Айгуу 90 сар бол явж байгааг л зөөлөрд юм аз аахгүй. Түүнээс юм мэдэрч чадчих штэ. Тэгээд дүүгийнхаа бас гэр бүлд нь аз жаргал хүсье, тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд тоглолтыг бас ирж үзээрэй гэж сонсогчд болон те үзэгчтэй бас хэлэх байна. 5 сарын 9-нд үйлчлэлийн соёлын төв. Тэ 5 сарын 9 тэр чи Ялтын баяр өдрөө Дэн Бабид. Тэр өдөр үйлдвэрчний Монголын үйлдвэрчний эзний соёлын төв урданд 19 цагаас 14 замд байрлалтай. Баруун 14 нартай. За дүүдээ амжилт хүсье хүрэлцээрсэн баярлалаа. За баярлалаа. Танд амжилт. За баярлалаа.